Ховд аймгийн нийт нутаг дэвсгэр ихэнх сумдаар өвлжилтөд хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүснэнтэй холбогдуулан мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урдчлан сэргийлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багтаа даван туулах, өвлжилт хаваржилт хүндэрч болзошгүй сумдын өрх иргэдэд туслах зорилгоор Ховд аймгийн засаг даргын тамгын газраас санаачлан малчидтай туслахын сайн санааны аяныг эхлүүллээ. 2017 оны 11-р сарын 1-ээс 2018 оны 2-р сарын 1-ийн хүртэл 3 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү аяныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан ажилдаа ороод байгаа бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагааг 11-р сарын 1-ний өдөр аймгийнхаа төв талбайд зохион байгууллаа. За энэхүү аяны хүрээнд бол малчидтай энэ 11 сараас эхлээ 2 сарын 1-ний хооронд бүхэл төрлөөр туслах дэмжих ийм аяныг зохион байгуулж байгаа. Тодорхой хэмжээний болцол журам бол гарсан байгаа. За энэ хүрээнд бол өнөөдөр аймгийн засаг даргын зүгээс бол 5 сая төгрөг 30 тонн өвс 10 тонн тэжээлийг бол аяны эхлэл болгож хүлээлгэн өгч байна. За мөн аймгийн хөгжим драмын театр за бусад байгууллагууд тодорхой хэмжээний таньдвыг өргөж байна. За энд бол малчидтай туслахын тулд бол нэгдүгээр өвс тэжээлээс гадна малын нэмнэ, за малчдын дулаан хувцас, хоол хүнс за мөн лааш хөдөнцөөс эхлээд аливаа нэг тусламж багтдаггүй. Тийм учраас энэ бүхнийг манай ховдчууд маань сэтгэл санаа нэгдэж бүгдээр гаргаж туслах байхаа гэж ингэж бодож байна. Манай аймгийн ихэнх нутаг энэ жил 70% нь гамтай байсан. Тийм учраас энэ жил бас цасыг орж зуд болж болцсохгүй байгаа. Энэ дээр бас анхаарч бид нар эртнээс энэ ажлыг арга хэмжээг зохион байгуулж байгаамаа. Тэгээ нийт ховдчуудаа малчидтай туслахын аяны хүрээнд бүгдээрээ нэгдэж хамтран ажиллахыг хүсэж байна. Энэхүү аянд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуй нэгж иргэд, мэрэгжлийн холбоод олон нийтийн байгууллагууд хамрагдаж малчидтай сэтгэлийн хандив тусламж үзүүлэх боломжтой бөгөөд идэх санаачлагтаа оролцсон иргэд төрийн болон төрийн бус хувийн хвшлийн аж ахуй нэгж байгууллагуудыг шагнаж урамшуулахаар төлөвлөжээ. Энэхүү аяны хүрээнд аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс 5 сая төгрөг 30 тонн өвс 10 тонн тэжээлийг малчидтай тусламж дэмжлэг болгон өгч байгаагаа нээлтийн арга хэмжээний үеэр ажлын хэсгийнхэнд гартуулан өглөө. Мөн зарим албан байгууллагын хамт олонч мөн дулаан бээли, малын нэмнээ, лаач үдэнцгээд цаг хүндэрсэн үед малчдад нийт шаардлагатай эд материалыг хандвалснаа энэ үеэр гартуулан өгч байлаа. 3 сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд Ховд хотын иргэд аж ахуй нэгж албан байгууллагуудаас малчдтай өгсөн халуун сэтгэлийн тусламжийг өвлжилт, хаваржилт хүндэрсэн сум багийн малчдад албан ёсоор хүлээлгэн хөргөж өгөх ажлыг зохион байгуулах юм а. Тиймээс малчидтай туслахын аяныг зохион байгуулагч болон санаачлагчдын зүгээс аянд нэгдэж хамтарч ажиллахыг уриалсан юм а.